Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Баянзүрх дүүргийн засаг даргын хамгийн газартай хамтран доктортой хөгжилд баялаг бүтээгчдийн оролцоо уулзалт хэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалт зөвлөгөөнд баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Даваа Баяр, гүйцэтгэх захирал Бат Илхэр, Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Гант Тулга болон хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам зээлийн Батлан Даалтын сан Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв он чидэл төрийн бус байгууллагын төлөөллөд оролцож жижиг дунд бизнес эрхлэгч баялаг бүтээгчдэд төрийн бодлого шийдвэр боломжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Тухайн улс орны хамгийн ач холбогдол бүхий салбар нь жижиг дундын салбар байдаг. Яагаад гэвэл тухайн хүн амын бараг 70-80, зарим газар нь 90 гаруй хувь нь тэр жижиг дундын салбарт амьдарч идэг, ажиллаж идэг. Учираас тэр эдийн засгийн хувьд биш, нийгмийн хувьд маш чухал салбар. Эдийн засгийн хувьд мэдээж уул уурхай, санхүүгийн байгууллагууд орж байгаа шүү дээ, тийм. Жижиг дундын үйлдвэрлэлийн салбар бол дээрээс 3-т орж иж байгаа. Яагаад гэвэл нийгмийн хувьд эдийн засгийн хувьд онцгой аж ахуй өгөхгүй мөртлөө хүн амын дийлэх хэсэг нь тэнд ажиллаж идэг. Ажлын байрыг бий болгож идэг. Ядуурлалтай тэмцэж идэг, тийм ээ. Тэгэхгүй тэр салбарыг дэмжихгүй бол ядуурл ихсэн, ажилгүйдэл ихсэн, нийгэмд сөрөг үр дагаврууд ихсэх учраас санхүүгийн бүх дэмжлэг тэр салбар руу явж идэг. Бүх дэмжлэгүүд тэр бодлого дэмжлэгүүд тэр салбар дээр хэрэгжиж идэг. Улс орны хувьд бол онцгой салбар. Тийм учраас энэ онцгой салбарыг олон улсын жишгт ойртуулах олон улсын энэ жид дунд үйлдвэрлэлийг хөгжүүлсэн олон улсын туршлагатай ойртуулад хуулиа сайжруулад энэ жижиг дундын сангийн мөнгийг ийм хийж бүтээж байгаа та бүхэнд олгуулахын тулд манай баялаг бүтээгчдийг дэмжих холбоо дүүргийн засаг даргын тамгын газар аймгийн засаг даргын тамгын газартай ойрхон ажилладаг. Яагаад гэх юм бол төр засгаас гарч байгаа шийдвэр бүхэн их хурлын шийдвэр засгийн газрын шийдвэр бол энэ гадуурдад амжилт хэрэгжиж байгаа шүү дээ. Аймаг болон дүүргийн засаг даргын тамгын газарт амжилт хэрэгждэг. Дээрээс нь хүнс хөдөө аж ахуй яам, жид дундыг хөгжүүлэх сан, зээлийн Батлан Даалтын сан гээд олон газрууд ажиллаж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхийн тулд. Тийм учраас энэ хэрэгжүүлж байгаа байгууллагууд минь хамтарч жилийн эцэст баялаг бүтээгч та бүхэндээ, жижиг дунд үйлдвэрлэгч та бүхэндээ тайлангаа тавьж байгаа. Өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлээ явцад ямар нөхцөл байдал ажиглаж байгаа гэхдээ захиргааны хууль бус үйл ажиллагаанд өртөх магадлал бүхий энэ субъектүүд нь илүү жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчд байна. Яагаад гэвэл тэдэнд хууль зүйн хамгаалалт хангалттай биш байна, тий? Том аж ахуйн нэгжүүд бол хуулийн фирм хилцс дасаг нэгжтэй. За гаргасан шийдвэртэй холбогдуулаад тэднэрт бас тодорхой хэмжээний хуульч авах, өмгөөлөгч авах, тий? Тухай бүрдэн зөвлөлдөөл байх юм боломж байхгүй улмаас ихэнх сэргийлэх хуулийн боломжоо алдаад үлддэг. Хууль бус шийдвэртэй эвлэрээд үлддэг ийм хандлага дийлэх байгаад байна. Баянзүрх дүүрэгт Монгол улсын нийт хүн амын 11%, нийслэл хотын хүн амын 25% нь амьдардаг. Энэ ч утгаараа тус дүүрэгт нийслэлийн хамгийн том дүүрэгт тооцогддог бөгөөд үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн тоо тэдний улс орны эдийн засагт оруулж байгаа хувь нэмэрч их юм а. Өнөөдрийн байдлаар тус дүүрэгт 12,600 зорчим аж ахуй нэгж идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаагаас нэгээс 9 хүртэлх ажилтнтай 11,262 аж ахуй нэгж байна. Яг үйлдвэр эрхэлж байгаа гар урлалын үйлдвэрлэлүүд нэлээд их байдаг. Модоор модон эдлийн үйлдвэрлэлүүд нэлээд бий. За гэр хийдэг хүмүүс нэлээд бас манай дүүрэгт байдаг. Гол асуудал нь бол хөрөнгө мөнгөний асуудал байгаа. Хөрөнгө мөнгөний асуудал, барьцаа хөрөнгөний асуудал гэдэг энийг өнөөдөр бол бас манай энэ баялаг бүтээгчийн дэмжигчдийн холбоотой хамтарч байгаа энэ уулзалт арга хэмжээнд манай энэ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжигчд маань нэлээдгүй ойлголттой болж байгаа. Шинэ хууль хэрэгжихснээс хойш юмнууд бас манай жижиг дунд үйлдвэрлэгчдийн өнөөдөр ойлголт арай дутуу байсан. Энийг бас энэ өнөөдрийн уулзалт оролцоо, иргэдийн оролцоогоор ингээд нэлээд сайн авч явах болов уу гэж бодож байна. За нэг гин байгаа нь бол дүүрэгт энэ жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой салбар зөвлөл гэж байдаггүй. Тэгэхээр бид бол жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж төрөөс үзүүлэх юм дүүрэг бол үндсэндээ бас жоо хол байдаг. Энэ бол хотын хэмжээнд аймаг сумд байдаг бол дүүргийн хэмжээнд өнөөдөрт бол байхгүй байгаа. Тэгээд бид бас энэ асуудал дээр бол холбогд байгууллагууд руу бас үсэл тавьсан юм.
санхүүгийн асуудлууд амар хүндрэлтэй байдаг. Ягаад гэхээр одоо нийт энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн чинь бараг 90% нь одоо нөгөө бичил бизнес эрхлэгч буюу 10-аас доош одоо хүнтэй аж ахуйн нэгж байгаад байгаа. Тэгэхээр энэ аж ахуйн нэгж буюу иргэд маань болохоор голцоо өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүс маань одоо бол энэ шинэ хуулиараа бол нөгөө аж ахуйн нэгж болоо хуулийн этгээд болохгүй бол одоо тэр төслийнхаа хөнгөлтэй зээлэндээ хамрагдах ч юм уу бусад арга хэмжээнд хамрагдах боломжгүй болчихж байгаа учраас бид нар бол яг энэ тал дээр нэлээд төлөвлөгөө бас ажиллах юутай байгаа. Баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн дотоодын нийт бүтээгдэхүүний 17.6%, экспортын 2%-ийг эзэлж байна. Уг нь тэднийг дэмжиж нэн шаардлагатай хөнгөлтэй зээлд хамрагдах боломжийг нэмээд өгвөл импортыг орлох Монгол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бүрэн нөөц боломж байна. Тиймээс зээлийн асуудлаас гадна боловсон хүчин, ажиллах хүчний асуудалч цаашид анхаарах асуудлын нэг босныг энэ үеэр баялаг бүтээгчид ярьж байна. Хүнжлийн үйлдвэрлэлтэй Бэлгүүн сайн хүнжил ХХК компани байгаа. 19 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа. 99 оноос эхэлж хүнжил гудас үйлдвэрлэж эхэлсэн. Төрөөс ямар ч дэмжлэг авч үзээгүй. Ерөөсөө борлуулалтаа бол бид нэр Оросын холбооны улсад одоо нөгөө жижиглэнгээр 8 идэх хүмүүс идэв шүү дээ. Одоо Орос руу ингэж авч гарч худалддаг тийм хүмүүст борлуулалтаа идэг. Тэр бол бараг 30-40 хүмүүс байдаг. Тэгээд одоо алтан булгийн хил, увсын хил, ховд мовдын хилээр манай хүнжил гудас гардаг. Ер нь бол хамгийн их тулгамж байгаа асуудал бол одоо ажиллах хүч. Ерөөсөө ажилчин сургаж аваад ерөөсөө 3 сар болол хаяал авчдаг. Өөрөөсөө сураад ч юм уу эсвэл одоо яадын тий ямар нэгэн шалтгаанаар ингээл ажиллаа хаяад яваад. Тэгээд ажилчингийн асуудал айгүй хүндэдэг нэгдүгээр. Хоёрдугаар бол төрөөс ямар ч худалдаа авалт хийхгүй байна манайхаас. Мандах нарны гэрэлгээд хоршоо болсон анх бол 4 хүнтэй гэр бүлийн хүрээнд байсан бол сүүлдээ өргөжөөд одоо мандах нарны гэрэлгээд хоршоо болсон. Одоо бүрэлдэхүүн дээр нэг 10 борлуулалт шийтэн 10 гаруй хүн байна. Манай оюутлын үйлдвэрийн гол чиглэл нь супермаркетууд, эмнэлэг, сургууль, одоо албан байгууллагуудад өөрсдийнх нь хүссэн тэр загвар хийх өнгө дизайнер нь тэр бэлгүүн хувьцаанд бол ойж өгдөг. Хамгийн гол одоо бидний тулгарч байгаа бэрхшээл бол одоо ажиллах хүчин маш их дутагдaltaй байна. Хүмүүс бол ер нь хүүхдүүдээ бол голцвол дээд боловсрол эзэмшүүлэхийг хүсэж байна. Тэгвэл энэ бол маш их зардалтай. Дээрээс нь одоо хүн болгон дээд сургууль төгсөх бол одоо тийм улс орон тийм бараг шаардлагагүй байна. Одоо авиас чадвараараа өөртөө оюутлын үйлдвэрлэл эрхлээд одоо тийм бидэнтэй нэгдээд ажиллах юм бол ажлын байр бол одоо ерөөсөө бэлэн байна. Олон жил салбартаа ур бүтээлтэй тууштай ажиллаж баялаг бүтээхэд хувь нэмрээ оруулсан баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийг уулзалт хилцүүлэх үеэр шахнаж урамшууллаа. Тухайлбал үйлдвэрлэгч Жигжид Сүрэнг баялаг бүтээгч одонгоор оюун чимгийг баялаг бүтээгч медалаар тус шагнасан юм. Баялаг бүтээгч Жигжид Сүрэн нь 15 орчим жил хүүхдийн угалцтай угалзгүй Монгол гутал гар ажиллахаагаар хийж ирсэн бөгөөд өрхийн үйлдвэрлэлээ хүүхдүүдэд зааж сурган өвлүүлэхэд анхааран ажиллаж байна. Би одоо угалцтай гутал угалзгүй гутал хүүхдийн гутал гараараа ойдог би бас шивж болж гараараа ойдог. Тэгээд одоо сүүлийн үед гүлэм хийж гэнэ угалцтай угалзгүй гүлэм хийж гэнэ. Тэгээ бүр хүүхдээ өвлүүлж сургах юутай юм хийж энэ хүүхдүүдээ бол нэг хинхэн сургацсан. Одоо бол хүүхдүүд бол ерөн цөмрөө нэг хийдэг юм хийдэг. Харин баялаг бүтээгч хүндэт медалаар шагнуулсан оюун чимгийн хувьд нэрээ хүүхдийн хувцс хэрэглэл өлгөө ойдгоо. 6 хүнийг ажлын байраар хангаа ажилтдаг өгөөд түүний хувьд ажилчдынхаа 60 орчим хувьд нь хөгжтийн бэрхшээлт эргээд үлдсэн хувьд нь өрх толгойлсон нийжүүдийг ажилуулж байна. Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй учраас нөгөө хөгжлийн бэрхшээлтэй 3 ойдолчинтай, өрх толгойлсон 2 ойдолчинтай, ерөнхийдөө 6 ойдолчинтай гоор үйлдвэрлэлээ явуулдаг. Ер нь бол багшийн мэргэжилтэй. Тэгэл аваад ороод одоо амьдралын эрхээр ойдолчин болоод тэгээ одоо баялаг бүтээгч болоод явж байна. Өнөөдөр баялаг бүтээгчтэй холбооныхоо бас медалаар шагнагдсан та баяртай байна.
Уулзалт хилцүүлгийн үеэр баялаг бүтээгчдийн дэмжих холбоонд 30 гаруй баялаг бүтээгчид чинэрэлслээ. Тус холбоо нь өрхийн үйлдвэрлэгчээс эхлээд бүх салбар чиглэлийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчид, үйлчилгээний болон оюуны баялаг бүтээгчид, үндэсний томоохон компаниуд зэрэг нийтдээ 100 гаруй мянган гишүүд дэмжигчдийн төлөөлөл болон нийгэмд дуу хоолойгоо хүргэн ажилласаар байна.